Тулгар төрийн 2227 жил Их Монгол улсын 812 жил Ардын хувьсгалын 97 жилийн ой Говьсүмбэр аймгийн Баяр наадмын баярын хурал хүндэтгэлийн тоглолтыг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Тус баярын хуралд аймгийн засаг дарга Бат Суур, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат Зам нар аймгийн иргэд зочид төлөөлөгчдөд хандан баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм а. Маргааш хүмүүн бүр иргэжлүүд ад жаргаланд амьдралын явдлыг өндрүүлсэн, хямд цовыг бодраасан, ив нэгдлийг багтгасан, төрт ёс, төв соёлын уламжлалыг зузаатан баяжуулсан аймгийн баяр наадам маань эхэлнэ. Бид үндэсний их баяр наадмаараа өмнөх онцлогоос амжилттай хүрч хийж бүтээснээ наадамчин олондоо тайлбарж цаашдын зорилго зорилт бодлого төлөвлөлтөд тодорхойлон улам хийхийн төлөө хамтын хүчээр нэгтгэн уламжлалт сайн ардсан мөлий. Аймгийн маань хүн ам 17,400 хүрч 2.7%, Макс өргөн маань 438,000 толгойд хүрч өмнөх оныхоос 9.2% тус өслөө. Эрдэнэт хүн ам Эрдэнэт Макс өргөн маань өсгийн ихээр эвээ батчин их хөтөн байгуулалт өрнөж шашилт түүх мөнгөж соёлын үйл зузаарч амжилт бүтээл ондорч ажил үйлсэн ойлголсон сайн хөлбөр болж байна. Бидний зүгээс засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, төрийн үйлчлэгээний чанар бүтээлийг нэмэгдүүлэх, эдийн засаг нийгмийн хөгжүүлэх зорилгоудаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Он цагийн соёл дүү, олон зууны уламжлал, заншлын төгс зохицол Монгол наадам бол тусгаар тохиолдлын үнцэн төрөө дээдлэхүүн эрхэм ёсны хүндэтгэл, баатарлаг, сайн үлсийн дурсамж, оюун сэтгэлгээний дэвшил, уламжлал, ёсны залгамжлал, урлаг соёлын хөгжил, эх оронч үзлийн бахархал, эв нэгдэл, эв үеийн баталгаа, эх чөлөөний бэлэгдэл, эсэн гинхийн жаргалын баян. Борцгон нутгийнхаа түүх соёл, зам заншил, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй хүн бүрийн чин сэтгэл, бүтээлч ажил, хичээнгүй иргэдийн цаг наргүй хөтөлбөрийн үр шимээр аймаг орон нутаг маань өдрөөс өдөр өнгөчн жавхуулж хөгжин дэвшиж байна. 2016-аас 2020 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аймгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэд хамт олонны бүтээл санаачлах, идэвхтэй оролцоонд тулгуурлан шийдвэрлэж, хүний хөгжлийг бүх талаар хангах боломж нөхцөлийг бий болгох чадвартлаг орон нутгийн өрөө өдөрт байгууллагыг төлөвшүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Ухаан төрлөг, эвэр номын татал, эрчит сумны тавилт, шагаан тойрмын харва, морин хуурын татлага, Монгол хүчгийн биелгээ, хүч тэнхээтэй омог, хүүхдийн цайлган инээд, хордон хөлгийн тоос, цэнгэлийн баяслын дээд, сэтгэлийн ариуслыг хөгжөөж, тэнгэрийн нар жаргахаа амартан цаадтал, дээд оюун ухаанд дэлхийд буун гээгүүлтэл, хэмэр золбоотой баяр жаргалтай, дэгтэй журамтай төвшин сайхан наацгаарай. Мөн баярын хурлаар салбарын яамд агентлаг аймгийн засаг даргын жуухаар шагнагдсан иргэдийн шагналыг гартууллаа. Ардын хувьсгалын 97 жилийн ой Говьсүмбэр аймгийн баяр наадмын хурлаар дараах иргэд шагнагдсан байна. Үүнд малч арга ухаан, мал аж ахуйн ажил хөдөлмөрөөр тэргүүлсэн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Сумягийн оюун сүрэн нь Монгол улсын засгийн газрын шагнал, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр, Монгол улсын хүндэт төмөр замчин тэмдгээр, Твэний наран цэцэг, Цэнцүрэнгийн дулмаа, Дамбравжагийн долгор, Дэмбэрлийн ням дулам нарыг Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, аж ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол улсын үйлдвэрлэлийн хоршооллын тэргүүний ажилтан цол тэмдгээр мөнх зул болоод хаан нарыг шагнасан юм а. Тэгвэл соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, соёлын тэргүүний ажилтан тэмдгээр Сүмбэр сумын 3 дугаар багийн өндөр настан ганг дарын Должин жав, Должин сүрэнгийн Цэнд жав, Дуу бүжгийн Боржгон чуулгын бүжигчин Бат жаргалын манал нарыг шагналаа. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны жуух бичгээр Сүмбэр сумын 4-р багийн малчин Хатан Баатрын Манлай Баатрыг санхүүгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Цангийн яамны жуух бичгээр Шивгав сумын эрүүл мэндийн төвийн нэгтлэн бодогч Буриадын энх цэцгийг
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж төрийн албан хаагчийн манлайллыг хэрэгжүүлэх, салбарын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулахад үр бүтээлтэй ажилласан итэх санаачлах хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хүндэт өргөмжлөлөөр Баярбат Ад-Заяа нарыг тус шагнасан юм а. За эрхэм хүндэт говьсонборчуудтай нийт говьсонборын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргье. За миний хувьд Монголын үйлдвэрийн хоршоолын тэргүүний ажилтны содомгээр шагнууллаа. Дэлгүүрийнхаа 10 жилийнхаагаар сая хүндэт төмөр замчин шагнагцсан. 34 жил ажилласан. Монголын ард түмэнд баярын хүргэе. Аймгийн засаг даргын жуух бичгээр Сүмбэр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Жижүүр Батхүүгийн Эрдэнэ туяа, ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн Дотор байрны туслах тогооч, Зундуйн оюун цэцэг, аймгийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн даатгал хариуцсан эмч Санжаагийн чулуун цэцэг, цагдаагийн хилцсэн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дислэгч, Нэм сурангийн даш дондог, аймгийн засаг даргын тамгын газрын үйлчлэгч, Дагмидын Бат цэцэг, аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хилцсэн, соёл спорт төрийн бус байгууллага хариуцсан ахлах мэрэгжилтэн Ганбатын Анхбаатар нарыг шагнан урамшууллаа. Шагнал авсан иргэддээ баярын мэнд хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөе. Баярын хурлыг үргэлжлүүлэн дуу бүжгийн боржгон чуулгын хамт олон хүндэтгэлийн тоглолтыг иргэддээ төлөвлөсөн юм а. Говьсонборчууд та бүхэн минь Дэнж хот хотол сайхан надаарай.